Хоёр улсын харилцааг хөгжүүлэх, хамтын ажиллагааг бэхжүүлэх, залуус хоорондын соёлын солилцоог дэмжих, тэдний суралцах, хөгжих, хүсэл сонирхлыг дэмжих зорилгоор Монгол Улсын засгийн газар, Австрали Улсын засгийн газар хооронд ажиллах болон амрах визийн тохиролцооны тухай харилцан ойлголцлын санамж жижиг байгууллаа. Ингэснээр Монгол Улсын 100 иргэн Австрали улсад ажиллах болон амрах визээр 1 жилийн хугацаанд ажиллаж амьдрах боломжтой боллоо. Виз хүсэгч Монгол Улсын иргэн нь виз мэдүүлэх үедээ 18-аас 30 настай байх, асран хамгаалалтанд байдаг хүүхэд хамт зорчихгүй байх, Австрали улсын нутаг дэвсгэрт ажиллах болон амрах үедээ хувийн хэрэгцээнд зарцуулах санхүүгийн хангалттай их усүртэй байх, Австрали улсын хуульд заасан эрүүл мэндийн болон зан төлөвийн шаардлагыг хангасан байх, Австрали улсын ажиллах болон амрах эсвэл амралтаараа ажиллах хөтөлбөрт урьд өмнө хамрагдаагүй байх, дээд боловсралтай эсвэл их дээд сургуульд 2-оос доошгүй жил суралцсан байх, хэрэглээний түвшний англи хэлний мэдлэгтэй байх зэрэг шаардлагыг хангасан байх ёстой. Ажиллах болон амрах виз эзэмшигчид нь Австральд 12 сар хүртэлх хугацаагаар оршин суухдаа визийн нөхцөлд тохирсон ажил хөдөлмөр эрхлэх, 4 сар хүртэлх хугацаагаар суралцах, визийн хүчинтэй хугацаанд Австральд олон удаа зорчих зэрэг эрхтэй болно. Ажиллах болон амрах визийг 2022 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс болгож эхэлнэ.